За сайн байцгаана уу? Өнөөдрийн хичээлээр хэдүүлээ үйл үгийн цагийн нөхцлүүд болон за эртний зарим дагавруудыг үзнэ. За яагаад энэ ач холбогдолтой юм бэ гэхээр заримдаа ном уншиж байхад одоо энэ эртний хувилбараар зарим дагаврууд гарч ирдэг. Тэгэхээр нь бодлохгүй, сандрахгүй, ойлголттой байхын тулд энийг үзье гэж бодож байна. За цагийн нөхцөл бол үйл үг мэдээж тодорхойгүй төлөөрөө байдгүй, дандаа өгүүлбэрт орохдоо ярианд хэрэглэгдэхдээ цагт хувирдаг. Тэгээ энэ цагийн нөхцөлийг мэдэх бол зайлшгүй шаардлагатай. За одоо ба ирээдүйд цаг адилхан. За бид нар мэдж байгаа тэгн ингэн гэсэн ийм хувилбар байгаа. Кириллээр бол тэгн ингэн. За энэ монгол бичгээр бичгтээ сүүлэнтэй наа гэж ингэж бичнэ. За энэ бас эртний хувилбар бол нам за нэг эртний зарим хувилбарт бол одоо нам за эсвэл муу тэгмөө ингэмөө тэгнэм ингэнэм за мөн бол тэгью ингэю гэсэн ийм хувилбар бас тааралддаг. За энийг бол мэдээд авчих хэрэгтэй. За жишээ үгээр яаж үзье? Жишээлбэл одоо явна гэдэг үг байна те. Ябуна гэж бичнэ. Жишээгээ цэнхрээр биччихье. Ябуна гэж нь. За эртний хувилбараар бол зарим ном бичигт ябу нам гэж магадгүй. Ябу нам гэд. За муу ябу муу ч юм уу те. Ябу муу. Ийм байдалтай тохиолдож болно гэсэн үг. За одоо ба ирээдүйн цагийн хувьд. За өнгөрсөн цаг хэд хэдэн хувилбар байгаа. Тэгв ингэв гэсэн төгсгөл байна. За энийг бол монгол үгчигт баа бэ гэж үчдэг. Тэгв ингэв гэхийг. За эртний хувилбард бол жишээл зарим ном зохиол уншиж хахад тэгвэ ингэвэ гэд вайвэ бай гэсэн ийм хувилбараар бас орсон байдаг. Өөрөөр хэлбэл энэ бол өөрт мэдэгдэж өнгөрсөн цагийн нөхцөл байна те. За жишээвэл явв гэж бичвэл одоо яах нь вэ? Ябу ямар нэгэн төвөггүй ер нь голцсон одоо ябу ба. За хүмүүн бичиг сонин уншиж ах ч юм уу одоо ябу ба гэд орчин үеийн ном зохиолд энэний хэлбэг тохиолдно. За хэрвээ зарим нэгэн ном уншиж хахад ябу бай энэ гэсэн байх юм бол энэ явуу гэсэн үг юм шүү гэж ойлгох нэ. За лале гэдэг бас нэг хувилбар байгаа. Лале лолоо те. Лале лолоо. За энийг монгол бичгт бол маш амархан. Ерөөсөө лаа гэл болоо. Лале лолоо. Харин зарим нэгэн эртний хувилбарт одоо луга лүгэ гэж таарах нь би. Луга лүгэ гэж бичсэн байх нь би. За энэ луга нь бол эр үгэнд лүгэ нь эм үгэнд залгана. За энийг бид нар бас өмнөх хичээлүүдээр нэлээд сайн үзсэн. Та бүхэн бас санаж сэрэж санаарай. За энэ бол өөрт бас мэдэгдэж өнгөрсөн. Биеэр мэдсэн, тэглээ, инглээ гэж биеэр мэдсэн ийм одоо цаг байна. За одоо жишээ үгээ бичье. Ябула. За ябулуга гэсэн байх юм бол энэ бол биеэр мэдэрч өнгөрсөн цагийн эртний хувилбар байх нэ. За лүгэ гэнэ эм үгэнд ирэл үгэ. Энэ бол ирлээ гэсэн үг байна, тийм ээ. Ирлээ гэсэн үг байна. За дараа нь жээ, тэгжээ, ингэжээ. Жээ гэсэн өнгөрсөн цагийн нөхцөл байгаа. За энэ бол монгол үгчээр яаж бичдэг вэ гэхээр жээ гэсэн юм хоёр хувилбартай байна. Жээ. За мөн монгол бичгийн дөрмөө одоо хэдүүлээ мэдж байгаа. Энэ бол нөгөө дам сонсон тэгжээ ингэж дам сонсон өнгөрсөн цаг байна тийм үү?
За энэ бол хоёр хувилбартай байна. Жухуй, чүхүй гэдэг хоёр хувилбартай. За мөн чухуй, чүхүй гэж. Чухуй, чүхүй гэсэн ийм хувилбараар бас таарч болно. За ерөнхийдөө гол нь та бүхэн мэдж байгаа. Нөгөө л бидний өмнө үзсэн хатуу зөөлөн дэвсгэрийн дүрмээр Ж-ийг нь холбох уу, Ч-ийг нь холбох уу гэдгийг шийднэ. Ихшгээр болон зөөлөн дэвсгэрээр төгссөн байвал Ж-ийг нь хатуу дэвсгэр буюу багарсадаар төгссөн байвал Ч-ийг нь залгах нэ. За ийм амархантай. За жишээлбэл гар Ч гээ. Гар Ч. За гар гэдэг үгийн эр бол багарсад гэдэгт орж байгаа хатуу дэвсгэр учраас Ч-ийг нь залгаж байна. За ирж гэж үчи тэ. И рэ Ж. За ирэ ихшгээр төгсөж байгаа учраас Ж-ийг нь залгаж байна. За эртний хувилбараараа одоо жишээлбэл бичнэ гэх юм бол гар чухуй гэж үчих нь тийм үү? Гар чухуй. За хүр чухуй гэж үчих нь тий. Хүр чухуй. Ийм үг нь тий. Гар эр үг байгаа учраас чухуу, хүр ийм үг байгаа учраас чухуй гэдгийг нь үчиж байна. За я буу чухуй гэж болно тийм үү? Я буу чухуй. За ягаад Ж бичиж байгааг гэвэл я буу гэж ихшгээр төгссөн байгаа учраас мөн л бидний нөгөө их шиг, гээгүүлэгч, их шиг гэдэг энэ зарчим болвол дийлэнхтэй ингэж дандаа байнга үйлчилдэгэ гэдгийг ингэ санах хэрэгтэй. За үйл үгийн цагийн нөхцөл ийм амархан. Энэ юусоо ямар ч төөг байхгүй. Одоо болон ирээдүйн цаг. За өнгөрсөн цагийн 3 нөхцөл байна. Мэдэрч өнгөрсөн цаг, биеэрээ мэдэрч өнгөрсөн цаг, за бусдын дам сонссон өнгөрсөн цаг байна. За одоо эртний зарим нэгэн дагавруудыг тааралдвал уран зохиол, ном уншиж байхад тааралддаг. За тэр үед бодлохгүй тулд эртний зарим нэгэн дагавруудыг үзье. За жишээлбэл өх оршихын тэ ялгалт. Бид нар одоо дуу туу гэж хэрэгэлдэг тийм үү? Тэр нь дуу туу гэж. За гэтэл эртний хувилбараараа яаж тааралдаж болдог вэ гэвэл дур тур гэж. Дур тур гэж тааралдаж болдог. За энэ бол бас л за бүгдээрээ мэдж байгаа. Яаж хэрэглэх вэ гэвэл энэ ялгаа байхгүй. Дуу дур хоёрыг зөөлөн дэвсгэр болон ихшгээр төгссөн үгэнд. Зөөлөн дэвсгэр, ихшгээр төгссөн үгэнд. Энийг бол хатуу дэвсгэрээр төгссөн үгэнд залхана. За жишээ бичиж үзье те. За надад гэж бичье те. Түрүүн бид нар өмнөх хичээлээр тэн ялгал үзэхдээ үзсэн надад дуу гэж их шиг болон зөөлөн дэвсгэр ихшгээр төгсөн учраас ингэ биччихээд за улс гэж бичье те. Улс Монгол улс юу болоод байна вэ? Улс багарсад гэдэг эс үсэг байна те. Нөгөө хатуу дэвсгэрийн. За тийм учраас энийг туу гэж бичих нэ. Тэгэр бичих. За дуу тур хоёр ямар ч ялгаа байхгүй. Улс дур гэж бичиж болно. Улс тур надаа дурч гэдэг. Надаа дур гэсэн хувилбараар байх юм бол өх оршихын тэ ялгал эртний хувилбар байх нь үнийг өх оршихын тэ ялгал гэж ойлгох нэ. За хамтрахын тэ ялгал тай гэдэг тэ ялгал байгаа. Бүх үгэнд адилхан ордог. За энэ үг энэ эртний хувилбараар лугаал үгэ гэж тааралдаж болно. Лугаал үгэ гэдэг бол тай гэсэн үг. Аав лугаа, ах лугэ, нам лугаач гэдэг юм уу те. За жишээгээ бичье. Ахтай гэж ингэж бичин те. Ахтай дэгүүтэй гэж. Одоогийн хувилбар бол ямар ч ялгаа байхгүй. Тай бүх үгэнд тайтэй ингэж ордог. Харин эртний
хувилбар болохоор эмүүгээр ялгаж орох нэ. За луга гэдгийг нь бол эр үгэнд залгана. Аха луга. Ах луга. Дүүл үгэ. Дэгүү лүгэ гэж үчгнэ. Хэрвээ лугаал үгэ гэж авах юм бол хамтрахын диалгалын тай нөхцөл байна гэж ойлгох нь. За болцох нөхцөл. Үйл үгийн болцох нөхцөл. Хэрвээ тэгвэл ингэвэл гэдэг те. Болцол тавьж байгаа. Бал. Тэгбэл ингэбэл. За энийг бол эртний хувилбар тэгбээс ингэбээс баасуу бээсүү гэж таарлаж болно. Тэгвээс ингэвээс орчин цагийн ном сургуульчдад ч бас байдаг. За мөн тэгхүүл ингэхүүл гэж байдаг. Хуулаа хүүлээ. Энэ чинь бол хуулаа хүүлээ. За тэгхүүл ингэхүүл гэдэг ийм 3 хувилбараар орж олно. За хуулаа хүүлээ энэ нь бол эр болон эм үгэнд ордог хувилбараараа ялгаатай байна. За жишээлбэл явбал яабу бал. За энэ эр эм ялгаагүй орчин үеийн хувилбар бол ирэ бэл ялгаагүй байна. Хэрвээ хуучин цагийнхаар бол яабу хуула явбал тэгвэл ингэвэл те. За ирвэл гэх юм бол ирэ хүүлээ. За мөн ябу баасуу ирэ бэсүү гэж болох нь байна. Ябу баасуу ирэ бэсүү. Явбас ирвэс. За энэ бол үйл үгийн болцох нөхцөлийн эртний энэ хувилбар ахнэ. За үйлдэл нэрийн хэ байдаг тийм ээ. Хуу хүү үйлдэл нэрийн хэ бүгдээрээ мэдж байгаа. За тэр үйлдэл нэрийн хэг яаж бичдэг вэ? За хуу хүү гэдэг үйлдэл нэрийн нөхцөл байгаа. За тэрийг бол заримдаа хуй гэсэн хувилбараар таарлаж болно. За жишээлбэл ябу ху одоо хэрэгэлдэг нөхцөл нь те. Ирэ ху. За энэ хуй нөхцлөөрөө ябу хуй ирэ хуй гэж болох нэ. Өөрөөр хэлбэл энэ хуй гэдэг нь эр үгэнд, хуй нь эм үгэнд залгаж бичих нэ. За энэ мөн ялгаа байхгүй те. Хуу нь эр үгэнд, хүү нь эм үгэнд залгаж бичих. За 3 дугаар биед хамаатуулах нөхцөл байна. За жишээлбэл одоо бид нар тэр нь энэ нь гэ 3 дугаар биед хамаатуулахдаа зөвхөн ми гэд орчин цагт хэрэгэлдэг болвол за эртний хувилбар бас ану инуу гэж байж болдог. Ану инуу гэж хэрэгэлж болох нэ. За мөн ануугийн нэр үгэнд инуугийн эм үгэнд залгаж бичнэ. За жишээлбэл ахааны орчин үед бол ялгаа байхгүй. Дэгүүний бүх үгэнд эр эм ялгаагүй ни гэж өчтдөг болвол зарим эртний хувилбарт аха ану дэгүү инуу гэж хувилбараар тааралдвал бодлох юмгүй энэ бол 3 дугаар биед хамаатуулах нөхцөл байна гэж ойлгох нэ. За мөн үг хоршихын тий ялгал болон 3 дугаар биед хамаатуулах нөхцөл байдаг. Энэ бол одоо жишээлбэл үг хоршихын тий ялгалт тэрэнд энэнд ихтэй энэ гэж одоо 3 дугаар биед хамаатуулах хувилбар байдаг. Яриа бичих тас өргөн хэрэгэлдэг. За жишээлбэл дууны
Дууны гэж тэрийг бичдэг. Дууны буюу тууны гэж бичдэг тийм үү? Тууны. За тэгвэл энэ хоёрыг нийлүүлсэн хувилбараар бичиж бас заримдаа болдог. Тэр нь бол дооны тэрэнд нь энэнд нь л гэсэн үг шүү дээ, тий? Дон тон гэсэн ийм хувилбар. Тэрэнд нь энэнд нь. За жишээ үгэн дээр ойлгомжтой болно. За энийг бол жишээлбэл нөгөө өх оршихын т ялгалын эртний хувилбартайгаа хамтарч бас хэрэгэлдэг л дээ. Дур ану. За тур инүү гэж бичиж болно те. Тур инүү. За энэ бол нөгөө эр юмгээрээ бас ялгарч байна. Бас давхар хатуу зөөлөн хатуу дэвсгэрээр ялгарч байгааг бас анзаарч байгаа хаа. За аавд нь гэж чий. За аавд нь тийм аваад өгё ч юм уу те. За аавд нь ингээд абу дони гэж ингэж бичих нь. Аавд нь үрэлбэлийн дууны гэсэн үг байх нэ те. Дууны гэсэн үг байх. За гэрт нь. За дүүгээ гэрт нь хүргээд өгчих гэвэл яах нь вэ? Гэр тони. За өөрөөр хэлбэл энд одоо яаж ийн? Абу ихшгээр төгссөн учраас дээтэйг залгаж байна. А гэр багарсад буюу хатуу дэвсгэрээр төгссөн учраас яаж ийн? Тооны тээгэр хэлснийг залгаж байна. Өөрөөр хэлбэл энэ абу дур ану гэсэн үг байна тийм ээ. Абу дур ану. За гэр төр инүү. Өөрөөр хэлбэл утгын. За энэ бол жоохон гялгар самбар дээр бичигдэх хөвгтэй байгаа учраас тийм гоё бичигдэхгүй шүү. Тэр тусмаа доорн тэгээд та нар бол өөрсдөө их гоё бичээрэй. За өөрөөр хэлбэл ямар ч ялгаа байхгүй гэсэн үг. Тэгээ энэ хэрвээ ийм юм лугаал үгэ гэж таарлах юм бол энэ юу гэсэн үг л гэж бодлох юм байхгүй. Энэ хамтрахын т ялгалын тайтэл гэсэн үг. Одоо манайх бас давхардуулж хэрэглээд байдаг ийм дутагдал бас орчин үед хэрэглэхдээ чамирхаж хэрэглэхдээ ингэж алдаад идэг. Давхардуулж хэрэглээд идэг. За энэ нөхцөл дагаврууд хаа нэгтээ ном уншиж байхад чинь таарлах юм бол бодлохгүйгээр ийм одоо хэрэгэлдэг нөхцлүүдийн эртний хувилбар байна гэж ойлгох нэ. За ингээд энийг хараад хуулж бичээд цээжлээд аваарай. За ингээд өнөөдрийн хичээлээ өндөрлөе.